Шинжлэх ухаан таны мэдхүүн од мөндөр сууг үзүүлж байна. Цус 50 дарангуулагч нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Студиуд өнөөдөр хөтлөгч Баясгалангийн онон мөнх цул миний бие адилж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг маань од мөндрийн алтан гишүүд дэмжин адилж байна. За, үзэгчид сонсогчд маань гайхаж байгаа бах. Цус 50 дарангуулагч гэдэг нэг шинэ нэвтрүүлэг эхэлчлээ. Гэтэл бас нэг шинэ хөтлөгч залуу студиуд маань ирээд суудсан байна. Тэгэхээр манай шинэ хөтлөгч ононгоо танилцуулахдаа би баяртай байна. За, онон бол од мөндрийн шинэ гишүүн юм байгаа. Тэгэхээр од мөндөр сувгийн уран бүтээлийн 3 дахь хувилрал буюу 2025 оноос 26 оны уран бүтээлийн хувилралд цус 50 дарангуулагч хэмээх маш сонирхолтой сэдвээр биднэрт нэвтрүүлэг бэлдээд миний надтай хамт бит хоёр энэ нэвтрүүлгээ хөтлөн та бүгдээ хүргэх юм байгаа. За сайн байна уу оноо? За сайн байна уу. Од мөндөр тавтай морил. Баярлаа. Season 3 дээр орж байгаа маш их баяртай байна. За Баясгалан маань сэргээгт эрчим хүчний инженер. Тийм маш сонирхолтой мэргэжилтэй залуу байна. Гэхдээ бит хоёрын та бүгдэд хүргэх сэдв бол маш сонирхолтой. Яагаад цус 50 дарангуулагч вэ оноо? Тийм одоо дарангуулагч гэдэг чинь яг юу гэсэн үг вэ гэх юм бол одоо улс хаашаа явж гин одоо арчлал хаана байна те улсын эрх мэдэл төрийн эрх мэдэл яг ингээ нэг хүн дээр очиод бүгдээ богинорсон байгааг бид нэр түүхнээсээ харахгүй бол дэлхийн ирээдүй хаашаа явж гин одоо Монгол улсын ирээдүй хаашаа явж гинэ гэдгийг түүхээс л харж шийдэж явах хэрэгтэй зүйл байдаг учраас тэрийг одоо бид нар мэдэх ёстой гэж бодоод байна. Маш сонирхолтой. За тэгэхээр онон бит хоёрын хувьд цус 50 дарангуулагч нэвтрүүлгээрээ дэлхийн түүхэнд байсан 50 дарангуулагчдыг сонгож аваад тэдний намтар, амьдрал те түүхэн замналын талаар ярилцсан. Мөн нэг хүнд хит их эрх мэдэл те очихороо оноогтохороо хүртээгдэхээр юу болдог талаар эмгэлтэй түүхүүдийг үзэх сонсогчтойгоо хуваалцах юм байгаа. За тэгээ хоёлаа 50 нэвтрүүлгээсээ ямар цус дарангуулагчдын талаар ярих талаараа үзэх сонсогчтой сонирхуулъя те. За хамгийн ихний цус дарангуулагч маань хэн бэ гэхээр Догшин Иван гэж байна. За Догшин Иваны талаар би нэг хэдхэн зүйл хуваалцъя. Миний хувьд Догшин Иван гэхээр нөгөө Илья Репний Догшин Иван ба түүний хүү Иван гэж зураг шууд санаанд орж ин л та. Тэр зураг уран зураг байдгийн гайхалтай зураг. Тэр зурган дээр нь Догшин Иван маань хүүгээ алчаад үгсэн одоо тэгээ цус нь урдсан байгаа хүүгээ тэврээд гэтээ өөрийг нь харахад бол тийм амар догшин харгас хүн боловч тэр нүдэнд нь маш их хэмжээний харуулсал гониг байгаа. Тийм зураг хүүхдэд нэг цэвэрсэн байдаг байдаг тийм. За тэгэхээр Догшин Иван гэж хэм бэ гэхээр Догшин Иван бол маш сонирхолтой дүрлэлтэй тэгээ мөн айгүй зөрчилтэй дүр. За зарим биш ер нь бол хувилбаруудаар бол Оросын эзэнт гүрний одоо анхны цаар байхгүй Цезар тий. Одоо баруунд бол Ромд бол Цезар гэж нэрлэдэг байсан бол цаар гэдэг нь Орос хувилбар нь баггүй юу. За тэгэхээр Оросын анхны цаараараа өргөө те өргөмжилсэн. За тэгээд бараг хагас зууны турш төрийн эрх барьсан. Тийм одоо хаа юм байгаа. Тэгээд түүний одоо чинь Орос Орос нутагт хийсэн гавьяа юу вэ гэхээр түүний одоо энэ захиргааталтай түүнийг одоо хаан байх, эзэн хаан байх энэ хугацаанд Орос орн маань газар нутгаа маш өргөн тэлсэн. Маш амжилттай тэгээд тулааны одоо дайн тулаанууд өрнүүлж исэн гэсэн үг. Тэгээ Сибирийг өөртөө нэгтгсэн энэ хугацаанд. За тэгвэл тэрээр түүхэнд Догшин Иван гэж үлдсэн нь ямар учиртай вэ гэхээр мэдээж их эрх мэдлийг өөртөө хураагаад газар нутгаа тэлхийн хэрээр тэр маш одоо нөгөө опричник баха нууц тийм цагдаагийн алба бий болгоод түүгээрээ дамжуулан маш их хэмжээний харгисэл үлдсэн. Шинээр эзлэн авсантай иргэшээлээ тогтоосон газар нутгийнхаа сурвалж ухсаатай ноёд ханлаг баянгуудад тэдний одоо ноёдод огт итгээгүй учраас түүгээр дамжуулан маш их харгислал үлдсэн. Өөрийнх нь одоо үзэл санаа улс төрийн бодлогыг дэмжээгүй хүмүүсийг ер нь бол аимшигтайгаар бөөнөр нь устган харгилсан тийм үнэхээр Догшин Иван гэдэг нэртэй. Яг л нэрэндээ таарсан нэртэй. Хаа юм байгаа. За тэгэхээр эхний баатар маань Догшин Иван юм байна. За хоёр дахь баатар маань буруу номтнуудыг амьдарын шатаас нь цуст мэри гинэ. Тийм, цус мэри бол надад амар сонирхолтой. Ягаад гэвэл хүмүүс цус мэри гэж бодохдоо нэг бол хамгийн түрүүнд нөгөө хүүхдүүдийн тоглолтог те харанхуй өрөөнд орчоо талны ор цус мэри гэж гуруудаа хэлэх юм бол сүнс нь гарч ирдэг нэг тоглоом байдаг. Эсвэл хүмүүсийн боддгоор бас нэг коктейл байдаг. За би бол коктейлээр нь санаад байна. Тий, коктейлээр нь бодож магадгүй. Гэхдээ цус мэри бол одоо хатанхаа мэри байсан. Анхны нэгдүгээр хатанхаа мэри байсан. 1516 онд 8 дахь хаан Хенригийн хамгийн том охин байсан. Тэгээд аав охин хоёр яаж зөрчилж ирсэн бэ гэх юм бол аав нь ингээ бүх протестан гэдэг шашныг илүү гаргах гэж ирсэн бол охин католицизм гэдэг шашныг гаргаж ирэх гээд тэгээд юун дээр зөрчилдсөн бэ гэхээр
капитализм гэдэг шашныг гаргаж ирэх гээд протестантууд бүгдийг шатаажсан байгаа байхгүй. Бараг 150 хүн шууд амьдаар нь шатаажсан. Тэгээд тэрнээсээ болоо яг цус мэри гэдэг нэрээ авч ирсэн. Надад бол нэг хамгийн сонирхолтой зүйл нь юу байна гэхээр одоо 1500 он гэхээр чинь дарангуулагч гэж бол яг хэлэхэд амар хэцүү байдаг. Тий, тухайн үед нөгөө эзэн хаад ерөөсөө л нөгөө ажлах арга нь стратеги тэр л хэлсэн шүү дээ. Хүчирхийлэл, дарангуулал, харгислал, дайн тулаан. Тийм, тэр чинь одоо яг дарангуулагч ингээ хүчин чадлаа ингээ булааж аваагүй. Ингээ хааны хүүхэд байсан болохоор дараагийн үйл боломжтой бас ялгаагүй хаан болсон. Тэгээд тэр чинь тэр үедээ бурхнаас яасан гэдэг байсан. Тэр үед чинь тэгэл яг дарангуулагч гэдэг юм байгаагүй. Одоо яг ингээл харахад бол дарангуулагч гэж бол хэлэхэд амархан. Тэгээд тухайн үед бол байгаагүй. Тэгээ одоо цус мөндөр гинэ. Од мөндөр чинь бас нэг эрэгтэй эмэгтэй хүний эрэгтэйгч байдал байдаг учраас зөвхөн эрэгтэй дарангуулагчуд байдаг шүү. Эмэгтэй дарангуулагчуд байдаг болно шүү гэдэг юм а тий. Бодлох. Энэ маш сонирхолтой подкаст болох юм байна. За чивд хоёрын дараагийн сэдв Бельгийн 2 дугаар Леопольд гинэ. Конгийг цусаар буцсан. За энэ Бельгийн 2 дугаар Леопольд хаантай нэг сонирхолтой богинохон баримт дурдахад тэр Конгог одоо эзлэн түрэмгийлээд колонтолж авахта зөвхөн өөрийн иргэшээлд авсан байгаа. Бельг улсын биш. Зөвхөн өөрийн иргэшээлд аваад Европын эзэнт гүрэнд түүнийг нь зөвшөөрөөд за тэгээ Конгод бол нөгөө колончуудын юу хийдэг маш их хэмжээний харгислал үлдсэн тухайн одоо орны нөгөө байгалийн баялагийг маш ихээр одоо тэг зөвхөн өөрийн хувийн ашиг сонирхолд ашигласан тийм амьжигтай Бельгийн хааны тухай домгийн байгаа. За дараагийнх нь Шотландын сүүлчийн хаан Эди Амен гинэ. Энд чинь нөгөө Төв Африкийн бүгд найрамд тулсыг Төв Африкийн эзэнт гүрэн болгоод өөрийгөө эзэн хаанаар өргөмжилсөн бас нэгэн харгис дарангуулагч. За тэгээд 5 цусны сэдв маань Сталин гэж байна. За Сталины талаар бол бид бүгд маш сайн мэднэ. Түүхэн кинонууд байна. Бидний хувьд ч гэсэн бидний хурш орон байсан болохоор Сталины талаар бол мэднэ. Гэхдээ энэ нэвтрүүлэг маань илүү урд өмнө те хүмүүс төрж байгаагүй үзэгсэл сонсогчдын маань сонсож байгаагүй өнцгөөс тайлбарлах бах. За дараагийн сэдв маань сэтгцийн өвчтөе эзэн хаан Неро гинэ. Тий, сэтгцийн өвчтөе эзэн хаан Неро одоо 2000 жилийн өмнө 15 таатай Ромын анхны хаануудынх нь нэг нь болж исэн. Тэгээ Неро ч яажсэн бэ гэхээр эхний 5 жилд бол амар мундаг хаан байсан байгаа байхгүй тий. Татвараа болгожилаа. Одоо бибиндэг байлдаг гладиатор мэлчин боолын тулаан. Тий, тэднийг одоо ингэ зогсоогоо баг зогсоож арив юм гэхдээ арай өөхийнхэн төлөө биш, цустай байхын төлөө биш. Гээ 5 жил амар гоё үлгэрч хаан байсан юм хаан болж исэн. Тэгсэн чинь ээжийнхаа дарамтаасаа болсон юм уу яасан гэв гэнтэл нэг өдөр цаазаа би ээжтэйгээ байж чадахгүй байна гэд ээжийнхаа цаазар авахулсан. Тэрнээс нь эхлээл ингээл сэтгцийн өвчтийнх нь юмнууд нь одоо жоохон гарч ирж байгаа, илэрч байгаа гэж одоо 16 дахь хүүхэд байгаа шүү дээ. Тэгэл сэтгцийн өвчтүүд нь илэрч гарч ирж байна. Одоо тэгэл хүмүүс итгэхгээ болж эхэлж байна. Тэгээд одоо хамгийн алдартай түүх нь Ромыг шатчихад тайзан дээр хийлээ тоглоо зогсож ирсэн гэдэг түүх байдаг. Тэгээд тэрийг ярих нь маш сонирхолтой байхаа гэж бодож байна. Неро ч юу штэ нөгөө тийм юу яадаг? Ромын эзэнт хайр нөгөө Грекэд маш их цаг хугацаа өнгөрөөдөг. Тэгээ Грекэд тайзан дээр урлагийн арга хэмжээнд их оролцдог. Тэгээ өөрөө өвхтэй Нерогийн хэлсэн сонирхолтой үг байдیں۔ Надтай цуг хамт хичнээн их авьяас дуусчихин да. Тий. Маш сонирхолтой. За дараагийнх нь бол Япон ярагчин Хидики Тошо гинэ. За энэ Хидики Тошо нөгөө Японы эзэнт гүрний дэлхийн 2 дугаар дайнд те Японы эзэнт гүрний хийсэн тэр аимшигт харгислал дайн тулаан expansion буюу те тэлэлтийг удирдахжсэн Японы генералын талаар нэвтрүүлэг. За хүний махан хүнстэн Букаса гинэ дараагийн сэдв нь. За тэгээд 19-т дарангуулагч Франко Дувале, хамгийн том авилгач Сухарто зэрэг маш олон сонирхолтой дөрүүд байна. Дарангуулагчтай дийлийнх нь. Гэхдээ бит хоёрын нөгөө сонгосон 50 сэдв дотор бас өнөөдөр хүртэл амьд байгаа хүмүүс байгаа даа тий. Тэгэхээр нөгөө маш зөрчилтэй дөрүүд болж таарад байна тий. Өнөөдрийг хүртэл амьд зарим нь одоо чинь хийсэн үйлийг нь бол хийсэн харгислалыг нь ч юм уу түүний бодлогыг эргээр хардаг хүмүүс байдаг. Улс их орондоо сайн сайхныг авчирсан гэж бодох тал байдаг бол маш их харгислал үйлдсэн, хүний эрхийн ноцтой зөрчлүүд үйлдсэн, мөн геноцид үйлдсэн гэж гардаг. Гэхдээ за амьд байгаа дөрүүдэнд бол Нурсултан Назарбаев байна, Лукашенко байна. Маш сонирхолтой дөрүүд байна. Тэгээ одоо ч нөгөө хэдүүлж дарангуулагч гэж бодохдоо яг ингээл түүхэд байсан хүмүүс гэж бодод байдаг бол өнөөдөр ч гэсэн байна. Одоо хойд Солонгост ч болоод хамгийн том дарангуулагч бол амьд байгаад байдаг. Одоо улс төр ярихдаа бас одоо манай хуршид одоо дарангуулагч болж болох уу гэдэг юмнууд яригдэн штэ тий.
За маш олон сонирхолтой жишээ нь биеэ үнэлэгч эзэн хаан Калигула гэж байна те энэ Ромын эзэн хааны талаар байна. Фашизмыг үндэслэгч Муссолини, за залуу охидын ярагчин Элизабет Батори гинэ. Энэ маш сонирхолтой дүр. Би энэ одоо гүнгийн авхаа шүү дээ эн чинь те. Гүнгийн авхаа Батори цус гүнгийн авхаа гэж түүнийг нэрлэдэг. За Элизабет Батори бол дундад зууны үед амьдарч байсан одоо одоогийн Унгарын газар нутагт байсан тийм гүнгийн авхаа юм байгаа. За юугаараа алдартай вэ гэхээр Элизабет Баторийг 600 гаруй залуу онгон охтыг алсан. За тэгээ алаад тэдний цуснд өөрөө усанд ороод тэр нэг онгон охтын цуснд орсноор залуу насныхаа гоо үзэсгэлэнг хадгалдаг, иргэн авдаг гэж итгэдэг байсан учраас түүнийг ер нь бол түүхэндх хамгийн анхны цуврал эмэгтэй алуурчинч гэж нэрлэдэг. А гэхдээ сүүлийн судалгаагаар Элизабет Баторийг бол нөгөө хилмигцэн гэж үзээд байгаа юм л да. Учир нь түүхэндээ Батори ах бол маш одоо тий баян ах байсан. Өөрөө сурвалж өгсөтэй, түүний нөхөрч гэсэн сурвалж өгсөтэй баян. А гэхдээ нөгөө дундад зүүн үед юу яасан юм бэ? Түүний нөхөр нөгөө хувийн аримтай. За тэгэхээр Ромын пап нөгөө загалмаатны дайнуудаа хийхдээ Отомануудын эсрэг тулаанд явуулахдаа хувийн аримуудыг хөлсөлдөг, асрыг алт мөн амлаад дайнд явуулцдаг. Тэгээд нөгөө Ромын пап маш их өртөө болоод исэн. А тэр өөрөө төлж чадахгүй байсан учраас түүний нөхрийг нь хорлоод улмаар Элизабет Баторигийн гэр бүлээс түүний одоо нөхрийн гэр бүлээс тэр эд баялагийг авахын тулд түүний хилсээр гүтгээд алуурчин болгоод одоо хавчин гадуурхаад цаазын ял олгоод гэрийн хорионд байжгаад тэрээр нас орсон гэсэн тийм хувилбар бас байдیں۔ Аль нь ч гэсэн Элизабет Батори бол маш сонирхолтой дүр. За тэгээд түүний талаар цус гүнгийн авхаа гэдэг бас уран сайхны кино байдаг. Маш сонирхолтой. Энэ эмэгтэйн талаар ярих юм байна. За дараагийнх нь 100 өдөр сая Juvenal Habyarimana гэнэ. За энэ ямар хүн бэ? Тийм, Juvenal Habyarimana гэдэг хүн одоо за энийг би хамгийн анх яаж мэдчихсэн бэ гэх юм бол нэг 10 жилдээ байж хата манай нэг багш орж ирээд за өнөөдөр хичээл хийхгүй те хэдэл нэг кино үзье гэж иржсэн. Одоо бодвол шаардсан байсан юм. Ямар гоё багш вэ? Тэгээд ямар кино тавьжсэн бэ гэхээр одоо тийм 13 14 дэх хүүхдүүд Hotel Rwanda гэдэг кино үзчихсэн үү? Hotel Rwanda тий. Тий. Тэрэнд юу болж исэн бэ гэх юм бол одоо Rwanda гэдэг улсад ингээд нэг хоёр өөр үндэстэн байдаг. Hutu, Tutsi-гийн хоёр байдаг байхгүй одоо Монголоор ирэх юм бол нэг нь борж гоо нөгөөх нь одоо юу гэдэг дарахт байдаг тий. Тэд нэг ингээ бие биенийх маш их түүхийн бие бие үзий яддаг тий. Арьс ууны ялгарлч одоо гэхээс илүү үндснээс илүү үзий яддаг. Тэгээд Juvenal Habyarimana гэдэг бас нэг дарангуулагч нь тэр үзий ялдаг энэ улам өөрчлөлөд явдаг байсан бол нэг өдөр энийг зогсоохын төлөө онгоцонд нисэд явж исэн чинь онгоцыг нь будаад унгаацсан. За. Тэгээд тэр онгоцон сүнснийх нь дараа шууд бүх замуудыг нь хааж эхлээл тэгэл түүтэн түүцийг шууд алаад эхэлж байгаа. Тэгэд энэ 100 хоног үргэлжлээд 100 хоногийн дотор 1 сая хүн өгсөн байдیں۔ Баг зөвхөн үндэстэй хоорондын зөрчлөөс болоод ямар аимшигтай. Энэ бүр аимшигтай түүх байна тийм. Энэ стай аимшигтай. Бид чинь 14-т 12 татаж баг анх үзэж байгаа л тэр шокнд орж байгаа юм шиг. Тэгээ аимшигтай тий гол нь нэг ингээд ийм хүн ийм байж болох уу гэдэг асуулт гарч ирдэг тий. Тэр чи одоо тэгэл монголчуудаа алж хагаад ямар ч ялгаа байхгүй. Харин тий. За чи хоёрын дараагийн нэг сонирхолтой сэдв бол эгч дүүсийн цусаар гараа угаасан ярагчин Трухило гинэ. За энэ Трухило нөгөө юу баха? Доминикийн бүгд найрамд тулсын одоо тий удирдахч байсан. За тэгээд эгч дүү Мирабал гэж энэ эгч дүүс уг нь бол 4 эгч дүүс байсан гэж ярьдаг. За тэр дөрөв нөгөө энэ Трухилогийн одоо тий нөгөө захиргааталтай эсрэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Түүний үзэл санааг те улс төрийн бодлогыг эсэргүүцэх эгч дүүс байсан. За тэгээ тэр эгч дүүсийг санаатаагаар 1957 онд баха. 57 онд Трухил нөгөө Трухило нууц цагдаа нараа явуулаад тэр эмэгтэй тэр эгч дүү хоёрыг маш харгисаар зодож алаад дараа нь зүгээр нөгөө жолооч нь Автеври ослосын нэрээр энэ хэргийг хаах гэж оролцсон. Гэтэл энэ байдал нөгөө ард иргэдийн эсэргүүцлийг игдүүцлийг хүргээд улмаар ард иргэдийн бүр ингээд эсэргүүцэл маш хүчтэй болоод Трухилогийн захиргааталтыг унгасан түүхтэй. Ийм эгч дүүс байгаа. За тэгэхээр Рафаэл Трухилогийн талаар эгч дүүсийн гараар цусаа угаасан Трухило хэмээх нэвтрүүлэг нь маань орох нь байна. За дараагийнх нь түүний өхлийг шууд намжуулав Чаушеску гэж байгаа. За энэ бол Румыны удирдагч Чаушеску. За түүний эхнэр Елена Чаушеску хоёрыг өхлийг нь телевизээр шууд дамжуулсан байгаа. 1989 онд. За энэ бол нөгөө одоо коммунист социалист Румыны удирдагчид байсан. За түүний одоо режимтэй түүний одоо дэглэм юугаараа алдартай вэ гэхээр нөгөө нэг хүнийг бурханчлан шүтэх
дэглэмийг бий болгож чадсан. За тэгээ мэдээж маш их хэмжээний нийгмийн нөгөө шудраг бус байдлыг бий болгоцсон байсан. Тэгээ түүний гэргийн гэр бүл улсын төсвөөс маш их хэмжээний мөнгө хувийн тансаглал зориулсан байсан. За тэгээд нөгөө хэрэг за надаас арай өмнөх үеийг нэлээд санах бах. Энэ Чаушескугийн дэглэм нурсны дараа Европ маш том хүмүүнлэгийн одоо тий анхаарал татсны хүмүүнлэгийн хямрал болсон Румыны өнчин хүүхдүүд гэдэг бүр нэг том сэдв бий болгосон. Тэр нь ялсан бэхээр Чаушескугийн дэглэмээс болж амь насаа алдсан хүмүүсийн хүүхдүүд өнчөрсөн тий нийгмийн төр шудраг бус байдлаас болоод үгсэн амь насаа алдсан бүх хүмүүсийн төр олон мянган хүүхдүүдийг асрах газарт авчирсан байсан. Улсаас зохион байгуулсан тийм маш олон тооны асрах газруудад тэр хүүхдүүдийг нөгөө телевизийн камер ороод нээлттэй болоод барууны хэвлэл мэдээллүүд орж ирээд Румынд юу болж байна, юу байсан бэ гэдгийг ороод тэр асрах газруудад очиход тэр хүүхдүүд бүр аимшигтай нөхцөл байдалд байсан. Маш их тураалтай, өвчтэй, өлсгөлэн, хувцс байхгүй тий. Тэр нь бүр тийм хүмүүнлэгийн маш том шок, сенсац болоод Европ даяараа Румыны өнчин хүүхдүүдийг өргөж авъя гэдэг хөдөлгөөн болоод маш олон тооны хүүхдүүд Европ руу, Англи руу, Төв Европ руу, Баруун Европ руу өргөлж очсон. За тэгээд одоо энэ хүүхдүүд маань насанд хүрсэн тэрүүд 3 4 настай жоохон байсан хүүхдүүд бол одоо 30 гаруй настай болсон. Их нутагтаа эргэж ирж байгаа талаар өөрсдийн аав ээжийг гарал үүслийг хайж байгаа талаар маш олон баримтат кино би үзчихсэн. За тэгээ миний нэг сонссон сонирхолтой түүх яг баталгаатай хэсгийг бол мэдэхгүй а. Гэтэ би юуг сонсч байсан бэхээр Никола Чаушеску эхнэр Еленагийн хамтар Монголд альчилсан байна. Тэгээ мэдээж нөгөө өөрсдийнхөө онгоцоор ирсэн. Одоо манай нөгөө буян тухайн нисэх буудлаар буучаад онгоцноосоо буухгүй байсан. Төрүүлээ шаардлага тавьсан байна. Тэр нь түүний эхнэр Елена болон Еленагийн гэр бүлийнхэнд манай төрийн өндөр дээд шагналуудыг гардуулахыг тулгасан. Тэгэхгүй бол онгоцноосоо буухгүй. Тэгээд тэр шагналуудаа авчиж буусан гэдэг. Авчиж буусан тий. Тэгээ олон бас бэлэг сэлт авах шаардлага тавьсан. Тэрийг авчиж буусан гэж би сонссон. Тэгэхээр хоёулаа нэвтрүүлэгтээ энэ яриа үнэн хэсэг талаар дэлгэрэнгүй ярилцъя. За дараагийнх нь сэдв маань гой сэдвүүд байна. Баялагтай эзэн Венесуэл Уго Чавес тий. За 20 дугаар зууны их хядлагын эзэг Ленин. За фашистуудыг нисэн популист, нуусан популист Перон гэн. За энэ Перон бол нөгөө Аргентины удирдагч. Перонто фашистуудыг нуусан, яагаад нуусан гэж хэлж байгаа вэ гэхээр дэлхийн 2 дугаар дайны дараа 2 дугаар дайнд те фашист Герман бууж өгсөний дараа маш олон тооны өндөр албан тушаалтай фашист Германы цэргийн болон те ер нь өндөр албан тушаалтай хүмүүс Өмнөд Африк руу очиж нуугдсан, тэнд иргэншил авсан, амьдарсан. Тийм түүхэн баримтууд маш их байдаг. 90-ад он сүүлд ч гэсэн тэндээс олдсон бүр хөгшөрсөн хойноо те нөө дүрээ нууж, шинэ паспорттай, шинэ identity те ондооштойгоор нууцаар олон жил амьдарсан. Тэгээд нөгөө шүүхэнд хаагдаг байгаа штэ. Тэгээд одоо бол тэднийг мөрдөөд эрен сурвалжлаа тэндээс олдог баримтууд байдаг. За тэгэхээр Пероныг эхнэрээр найгуу сайн мэдээд байна. Evita Peroni талаар кино байдаг те Evita гэж нэртэй. Andrew Lloyd Webber-ийн мюзикл байдаг байхгүй юу? За тэгэхээр Перон өөрөө бас тийм зөрчилтэй дүрэн байгаа. Ард иргэд нь хайрладаг түүнийг. Улс их орондоо их зүйлийг бий болгосон. За гол бий болгосон зүйл нь юу вэ гэхээр нөгөө ажилтан ангийг ер нь бол нийтээр нь те илүү тийм нийгэмд хүндлэгдсэн анги болгосон гэдэг нэг талаар түүнийг дэмждэг. Нөгөө талаар мэдээж өөрийн нөгөө үзэл санаа, өөрийн захиргаатлыг бий болгохын тулд маш их хэмжээний харгислал үлдсэн. Одоо чинь өөрийнх нь үзэл санааг дэмждэггүй маш өндөр боловсралтай нийгмийн тэр кастыг маш их хавчин гадуургасан, цаазаар авсан. Тэгээд маш олон тооны хүмүүс ор сургуу алга болсон. Түүний одоо дэглэмийн үед тэр талаараас кино үзчихсэн юм а. Яриадсан чи би юу айгүй кино үздэг хүн болж таарлаа шүү. За гой сэдвүүд байна. Хувийн хөрөнгө нь улсын төсөвтэй тэнцэх Mobutu Sese Seko гэж юм. За Саддам Хүсейний талаар байна те. Түүнд үе олноор хөнөх зэвсэг байсан уу? Байгаагүй те. Байгаагүй л ах гэж. Харамсалтай байгаагүй гэдэг баримт сүлд гарсан шүү те. Тэгээ Саддам Хүсейн тэр нэг сүлдийг нүхнээс олддог шүү те. Нэг ном уншчихэдэг. Намын санаж байна. Намын санахгүй. Одоо ч Саддам Хүсейн чинь бас л одоо хийсэн зүйлээс нь бол одоо Иран ч бас л ялгаагүй нэг цөмийн зэвсэг даймаа ингээд иймэрхүү юмд одоо ч ялгаагүй явж лээ тий. Харин тий. Тэр Фёдор Достоевскигийн Гимзэн гэдэг номыг уншижсэн. Тэр нүхнээс олдохдоо. Ямар өдөртөгч байлаа тий. За элект нэгтнүүд хагцад салав Ким Ир Сен хойд солонгосын өдөртөгчийн талаар байна. Улсаа цөмөлсөн увайгүй хос Маркос гэж байна. Хитлерийн мөрөн дээрх чөтгөр Геббельс гэж байна тий.
7 сонгогдсон Долдой Лукашенко гэж байна. За энэ бол одоо Беларусын ерөнхийлөгч одоо амьд байгаа, төрийн эрхэнд байгаа хүн байна те. Африкийн хойд солонгос Мбесого 20 дугаар зууны фараон Хосни Мубаракын Египтийн хүндрэгчийн талаар байна те. За Арабын хавар юунаас болваа? Бен Али улсын бүрэн бүтэн байдлаас давсан Синти Омар Башир. Тийм Бен Алиг нэг буцаагаад ярьчихвал Бен Али бол амар сонирхолтой. Ягаад гэвэл одоо бараг л нэг 10 жилийн өмнө болж исэн зүйл байгаа байхгүй. Одоо Арабын хавар гэдэг нь. Одоо Африкт гэдэг нэг Түнисэ гэдэг улсын ерөнхийлөгч нь байжсан. Тэгэхээр бас л ингээл хүмүүсээ дарамтлал хүмүүсээ дээрлэхэл байжсэн чинь нэг өдөр 2010 онд болж исэн байхаа. Нэг цагтаа одоо ингээ годомж дэм зараа зогсож байгаа хүнийг хамаг барааг нь булааж аваад дээрлэхэд тэгсэн чинь тэр хүн заа бүр ертөөсөө ингэж амьдарч чадахгүй юм байна те. Бэли гээд шууд өөрийгөө шатаацсан. Газар дээрээ өөрийгөө шууд шатаацж байгаа байхгүй. Тэгээд тэр Арабын амар олон улсууд чинь бас л бүгд нэг дарамтаар давлгаалсан шүү дээ бүгд ингээл. Тийм дарамтаар амьдарч исэн. Тэгээд Түнис ингээд улсаа өөртөө буцаагаад авч чадсныг харангууд бусад Арабын улсууд нь за манай хөршүүд ингэж чадчих байгаа юм чи бид нэр яагаад чадахгүй юм бэ гэдээ бүр амар том давлгаа болчихсон. Тэгээд тэрийг Арабын хавар гэж нэрлэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дарангуулагч одоо тий захиргааталтай дэглэм дарангуулагчаас улс орноо авч чадсан нь бусад нөгөө Арабын ингээ хаврыг чи ингээ системтэй юу болсон шүү дээ ингээ үргэлжилсэн үйл явдлууд болсон тий. Маш сонирхолтой. Нэг л ногоороод эхэлж байгаагаар бус нь цуглаагаараа эхэлж байгаа. Тэгээ энэ яг нэг хүн үнэслэх эхэлж байгаа байхгүй юу? Яг ингэ за ингэж амьдарч чадахгүй байна бэли өөрөг шатаалаа гэж шатаасан юм байж байгаа. За Америкийн гар хөл улсаас өрүүлсэн Мануэль Нориега. За бүх дарангуулагч түүний дэргэд балчирдна Пол Пот. За Пол Пот бол мэдээж 20 дугаар зууны хамгийн харгас. За мэдээж дэлхийн 2 дугаар дайнаас хойш те хамгийн их харгислал геноцид үйлдсэн. Өдөртөгчөөр тооцогддог тэр ардчилсан Камбож, демократик Камбожа гэдэг улс тий. Одоо төрийн эрхийг аваад ардчилсан Камбож гэдэг улсаа нэрлэлчээд маш их хэмжээний харгислал үйлдсэн. За түүний үзэл санаа юу байсан бэ гэхээр ямар ч анги давхраггүй. За тэгэхэд газар тариалангийн тийм утоп мөрөдлийн улс бий болгох төсөөлөл байсан. Тэгээ түүнийхээ төлөө тэр юу хийсэн бэ гэхээр ерөөсөө улсынхаа нөгөө аливаа улсыг маш цөөн одоо тэг хувийг эзэлж байгаа боловсралтай сэхэтнүүд авч явдаг, залж авч явдаг. Гэтэл тэднийг бүгдийг нь хороцсон. За түүний харгислалын хугацаанд 1.5-аас 2 сая одоо өөрийнхөө ард түмнээс хороосон гэдэг байхгүй. Нийт хүн амынх нь 25%. За тэр нь дээд боловсралтай мэрэгжилтэй багш нар, эмч нар, инженерүүд ер нь бол аливаа үндэснийг манлайлан авч явдаг, түүчэлдэг тэр нийгмийн тэр дээд давхарга байсан гэсэн үг. Тэр нөгөө баян гэсэн утгаараа биш шүү, боловсралтай давхаргаа алчсан. За тэгээ тэдний хүүхдүүдийг нөгөө би та нарын эцэг гэж итгүүлээд хүүхдүүдийг хөдөө аж ахуй нөгөө ерөөсөө хөдөө аж ахуйн мөрөдлийн утопын улс бий болох гэдэг байгаа шүү дээ. Тэнд авчиж ажилуулж исэн. Тэгээ Азар 1979 онд Вьетнамд Камбож руу дараад түүний засаглалыг буулгасан. Гэтэл тэрээр 1979 оноос 1997 он хүртэл ойд нуугдаж амьд үлдэж чадаад 1997 онд баригдсан. Тэгээд 1998 онд гэрээ хорионд байж байгаад насарсан. За тэгээд түүний харгислалыг бол одоо болтол Камбожийн ард түмэн нүдэнд нь байж идэг. Түүний харгислал үлдсэн тэр сургуулиудыг хориглагаар хүнийг нөгөө яргалж хавчин гадуурхах те одоо шүүхтэй тэр аимшигтай ингээ хэрэгслүүд нь хүртэл одоо болтол музей болоод байж байгаа аимшигтай. Энэ бол яг харахгүй 20 дугаар зууны хамгийн аимшигт цус дарангуулагчтай нэг хамгийн аимшигтай илэг нэгт хүмүүсээ нийт хүн амынхаа 25% устгах гэдэг юу гэсэн үг вэ? Аимшигтай доо. За өөртөө зариулж мөнгөн дэвсгэрт гаргасан үүнэ вэ гинэ. Энэ одоо ингээд улс төр шашин хоёр ягаад тустай байдаг вэ гэдэг амар чухлаар үзүүлж байсан. Ягаад гэвэл одоо энэ чинь 25 жил ингэж улсаа авч явж байхдаа ямар ч эдийн засгийн мэдлэг баг байхгүй байсан ч юм уу. Ягаад ийм шийдвэрүүд гаргасан гэхээр хажууд нь одоо ингэ нэг зэн бэлэгт итгэдэг хүн байсан. Ингээд нэг эдийн засгийнхэн тайм одоо энэ чинь өмнө Бурма гэж байдаг байсан улс одоо Мянмар. Тэгээд хар маркетед шүү дээ тий. Тэрийг зогсоохын тулд яасан бэ гэвэл ингээд 50 дэвсгэрт 100-ын дэвсгэртээ бүгднийг ингээд хүчинг болгоцсон. Тэгээд одоо сейфэн дотор чинь 5,000 төгрөг байл 10,000 төгрөг байлаа. Тэд нар бүгдээ хүчингөө болчвол хамаг хүмүүсийн эд хөрөнгө бол бүгдээ нэг янз юм байхгүй болчихно. Тэгээд энэ хүн өөрөө юунд итгэдэг байсан бэ гэвэл зүүн бэлэгт амар итгэдэг байсан. Тэгээд нэг хүн за 95 амар азтай тоо шүү гэж хэлээд тэгээд 45 ир гэдэг дэвсгэрт гаргаж ирж байгаа.
45 нь одоо 4 дээр нэмэх нь 5 9 болж байгаа 90 9-тэй отоо болохоор амар азтай тав амар аз жаргал авчна гэдэг мөнгөнд дэвсгэр гаргаж ирсэн. Тэгэл ингээл зүгээр л эдийн засгийн ямар ч ойлголттой байхгүй мэдлэг байхгүй. Нэг дэвсгэртэй байх нэг юм байсан байна тий. Эдийн засаг нэг янзаараа сонёогоод нэг янзаараа азтай тав гэж гарч ирж мөнгөний дэвсгэр гаргаж байгаа байхгүй юу? Аимшигтэй. Одоо бол Мянмар тэгэл баг дэлхийд хамгийн ядуу улсуудын нэг гэж бол яригдаг. Тэгээд тэр мөр зөвхөн эднээс л болж исэн. Харамсалтай тий. За Мянмарыг манайхан нөгөө Ансан Сүүчигээр бас аягүй сайн мэдэх бах тий. Тэгээд сүүлийн үеэр нь бол маш тийм дэлхийн халуун цэг байгаа. Уг нь бол Ансан Сүүчи дахин ерөнхийлөгчөөр сонгогдоод тэр цэргийн цэглэл унгахад за энэ оронд ардчил эрхнүүдээ гэж бодтол буцаад иргэцэн тий. А гэтэл нөгөө Нобелийн их тайвны шагнал авч ясан Ансан Сүүчи маань өөрөө түүний тий засаг барьж авах оронд үндэсний цөх Рохинжануудын эсрэг маш их хэмжээний харгислал үлдсэн, хүний эрхийн ноцтой зөрчил гаргацсан. Бараг геноцидын хэмжээний харгислалтай үндэстэй орондын зөрчлүүд бий болсон гэж байгаа. За энэ талаар бит хоёрын нэвтрүүлгээрээ дэлгэрэнгүй ярина. За гоёгоо сэтгүүд байна. Гэтэл энд Балканы хойгдох 35 жилийн ноёрхол Тито гинэ. За Йосиф Брос Тито гэж энэ Югославийн ерөнхийлөгч. За тэр Хорват автай, Словеничтэй. За Югослав бол нөгөө одоогоор бол бидний одоо тусгаар тогтносон улсууд болцсон байгаа Словения, Хорват, Монтенегро, Югослав, Босни Херцеговина. За тэгээд нэг нь юу лээ? Македония тий? Энэ 6 улс одоо бол хойд Македонийн бүгд найрамдах улс болсон тий. Энэ 6 улсыг нэгтгэсэн Югославия гэж тий нэгдсэн нэг юм том улс байсан. Түүний удирдагч байсан нэг юм байгаа. За хэдийгээр түүний захиргааталтын үед бол сайн зүйлүүд бол байсан гэдэг. За нэг том түүний одоо хийсэн гавьяа юу гэж ойлгодог вэ гэхээр зөвлөлтийн игнэнд нэгдэг үе социалист орн байсан Европт. Одоо USSR гэдэг шүү дээ тий. Тэрэнд нэгдээгүү, тэрэнд нэгтгэхээс татгалцсан ер нь бол Сталинаас холдчихсан социалист орн тооцогддог боловч нөгөө талаар түүний үхлийн дараа 1980 онд нас орсон. Нэрээ түүний оршуулга нь маш сонирхолтой. Түүний оршуулга нь дэлхийн одоо төрийн удирдагчдын оршуулган дээр хамгийн олон орны өндөр албан тушаалтай төрийн удирдагч нар ирсэн оршуулга тооцогддог. Гэтэл түүний нас орсны дараа бол нөгөө тухайн одоо тэг хэдийгээр Югослав нэг олон ард түмэн олон үндэстэн нэгдсэн тийм ив найрамдалт ах дүүсийн улс хэмээх тийм хурамч имиж бий болгоцсон байсан бий болоод үндэстэй хоорондын зөрчил нь хурцсаар агаад улмаар Югославийн дайн болоод Югослав гэдэг улс маань өөрөө 6 бутран сас юм байгаа. За тэгэхээр энэ тэгэхээр Югославийн дайны талаар бас Титогийн нэвтрүүлэг дээр орж ирлээ. За мэдээж 20 дугаар зууны харгислал цус дарангуулагчдыг Хитлергүүгээр. Тийм одоо Хитлерийг ярихгүй бол одоо юу ярих вэ те. Гомдох байлгүй дээ те. Одоо ч бас энэ бүгдээр л мэдж байгаа нэг зүйл байгаа шүү дээ. Харин тий. За сүүлчийн эзэнхэн Хале Салеси гэж байна. Галзуу нохоо Муаммар Гадафи, Баргал луугийн их Яя Жаме, Албаны коммунист дарангуулагч Энвер Хожа. За энэ бас нэг сонирхолтой. За Тито дээр байж гэн те. Хажуу талд нь Югославийн хажууд Румын байна. Түрүүн бид нар Никола Чаушеску байна. Би нөгөө Балканы хойг дуртай болохоор мэдээд байгаа байхгүй юу? Энвер Хожа бол Албаны коммунист дарангуулагч удирдагч. За Энвер Хожагийн талаар ер нь бол нэвтрүүлэг маань мэдээж бас сонирхолтой болно. Зүгээр Албаны талаар нэг сонирхолтой баримт дуртахад Энвер Хожа маш их тийм айцтай параноидтэй байж. За тэр юу гэж итгэдэг байсан бэхээр Албаны бидний энэ аз жаргалтай амар амгалан тэгш ирэх амьдралд барууны орнууд атаархаж байгаа. Тэгэхээр биднэр лөө дайрч довтлоод цөмийн бөмбөгөөр биднийг дайран довтлоно гэж итгэдэг байсан учраас улс орон даяараа бункер одоо цөмийн бөмбөглөлтөөс хамгаалахын бетонн байгууламжууд барьсан. За хүн амынхантай 2 сая дөнгөж гарна. Гэтэл тэр бункерийн тоо 700 мянга. Чод юу баг 3 хүн тутамд бункер ногдохоор тийм бетонн байгууламжууд барьчихсан. За тэр нь тэгээд ингээд Албан нутаг даяар хаасайгүй ээждэг. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл нөгөө тэр нэг айц параноя цөминдээ дайралтын бөмбөгийн айц үргэлж байсан болохоор газар доорх нөгөө нуугдах байгууламжийг маш ихээр барьсан. Одоо тэр нөгөө маш одоо төв одоо тэ Тирана нийслэлийн төв хэсэгт байдаг тэр том бункер байгууламж нь шөнийн клуб болж ажилладаг. Тэр газар доор гайхалтай агааржуулалтын системтэй бетонон маш бат бөх байгууламж одоо шөнийн клуб ажилладаг гэсэн. За Сирийг хямраасан эцэг хүү хоёр Башар аль-Асад. За тэгээд эмэгтэй хүний дарангуулал юунд хүрэгдэг вэ? Шейх Хасина. Энэ бол нэг Бангладешийн. Тий. Одоо л амьд байгаа шүү дээ. Тий, ерөнхий сайд байна тий. За энэ мэдчлэн 20 дугаар зуун мөн 21 дугаар зуунд харамсалтай байна. Өнөөдөр болтол бидний дунд байгаа.
дэлхийн 50 цус дарангуулагчдын талаар тэдний амьдрал, намтар, замнал, алдаа, оноо тэднээс арчилсан Монголын иргэд бид нэр юу суралцж болох вэ? Тийм. Монголд амьдарч байгаа хүмүүс ч бол тий өөрсдөө хэцүү амьдарч ийн гэж боддог. Гэхдээ нэг янзын арчилд амьдарч байгаа гэдэг ямар гоё зүйл байдیں۔ Бид нар ч одоо 2 жилдээ нэг удаа очиж саналаа өгч чаддаг. Тэр ирэх байгаа шүү гэдгийг бид хэлээ мартаж болохгүй. Тэгээ тэр ирэхээ бүгдээрээ очиж ашиглах нь бидний үүрэг байдаг. Тий. Тэрийг ол эрдээс алдаж болохгүй гэдэг амар чухал байдаг. Тэгэхээр энэ сонирхолтой сэдвийг чамтай хамт энэ сонирхолтой нэвтрүүлгийг хөтлөх болсондоо баяртай байна. Тэгэхээр би ч гэсэн өөрөө арчилсан үдэл санааг дэмжигч. Арчил биднэрт хичнээн үн цэнтэй вэ гэдгийг. Тэгээд өнөөдөр бид өнөөдөр хүртэл дэлхийд ирэн аимшигтай дарангуйлал хүний эрхийн ноцтой зөрчлүүд, геноцидууд нэг хүний захирах ажилд байсаар байгаа гэдгийг энэ нэвтрүүлгээрээ бид нэр үзэх сонсогчтойгоо хуваалцах болно. За тэгээд нэвтрүүлгийнхаа бит хоёрын лайвынхаа төгсгөлд од мөндөр сувгийнхаа алтан гишүүн болох уриалгыг үзэх сонсогчтой хүргэж байна. За тэгэхээр шинжлэх ухаан таны мэдхүү од мөндөр сувг маань бүтэн жилийн турш 1050 сэдвээр те 1050 хөтөлбөрийг бэлдэн үзэгч сонсогчтой хүргэдэг. За тэгэхээр энэ шинжлэх ухаан таны мэдхүүг монгол хэл дээрээ үзэгч сонсогчтойгоо хүргэхийн тулд биднэрт яа харахгүй монгол түмний маань алтан гишүүдийн маань дэмжлэг хэрэгтэй болдог. За тэгэхээр алтан гишүүд гэж хэнийг яриад байгаа вэ гэхээр од мөндөр сувгийг те уран бүтээлийг бид нарыг дэмжиж жилд нэг удаа 100,000 төгрөгийн хандив бидэнд өгөхийг та бүгдээс хүсэж байгаамаа. За тэгэхээр хэрхэн од мөндрийн алтан гишүүн болоо шинжлэх ухаан таны мэдхүүг дэмжиж болох вэ гэхээр та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа QR кодыг уншуулад жилд ерөөсөө нэг л удаа 100,000 төгрөгийн хандивыг бидэнд шилжүүлснээр од мөндрийн алтан гишүүн болох юм. За тэгэхээр од мөндрийн алтан гишүүн болсноор юу болох вэ гэхээр бидний Facebook-ийн алтан гишүүн гэдэг нууц групп байгаа. За тэр групп руу ороод бидний лайвуудыг ерөөсөө шууд амдаар үзэх юм байгаа. За лайвуудыг амдаар үзээд биднийг алдаа оноотой нь харахын дээр нэвтрүүлгийн дундуур бид нартай холбогдоод ярилцаад комент бичээд нэвтрүүлгийн турш бид нартай хамт байж болно. За тэгээ бид нарт жилдээ нэг удаа алтан гишүүн гэсэн алтан гишүүдэд талархах арга хэмжээ зохион байгуулдаг алтан гишүүн алтан говь нэртэй. За тэр маань од мөндрийн төрсөн өдрөөс гадна алтан гишүүдтэйгээ од мөндрийнхэн маань нэг хүчийг хамтдаа өнгөрөөгөөд бүтэн жил юу ярьснаа хуваалцаад ирэх жил юу ярихаа ярилцаад за тэгээ ер нь бол нэг тийм гоё community үүссэн байлээ. Бид нар энэ жилийн алтан гишүүн бол маш гоё болсон алтан гишүүдийн арга хэмжээ маань. Тэгэхээр тэр арга хэмжээнд оролцох боломжтой. За тэгэхээр бид нар чинь 1050 сэдв гэхээр нэг нэвтрүүлгийг ерөөсөө 90 төгрөгөөр л үнэлж байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн бүтэн жилийн турш 100,000 төгрөгөөр шинжлэх ухаан таны мэдхүүг Монголдо их хэлээрээ түгээх энэ үйлсэд маань биднийг дэмжиж мөн өөрийн хувь нэмрээ оруулахыг та бүгдээс хүсэж байна. Тийм тийм алтан гишүүн болох юм бол бас ийм гоё пинт болт юм билээ. Тий. Тэгээд эх жил ингээ од нь нэмэгдээд явна. Энэ бол энэ жилийнх нэг одтой байхгүй. Эх жилийнх нь 2 одтой болоод дараа жилийнх нь 3 одтой болоод явах юм шүү дээ. Жилийн 100,000 бол маш боломжтой байна байхгүй. 1050 нэвтрүүлэг гэж яагаад шүү дээ. Харин тий. Тэгээ энэ бүгдийг хамгийн түрүүнд үзнэ гэсэн. Тий. Одоо лайваар үзэж байгаа ч алдаад байгаа нөө тий. Бас л сонирхолтой л дээ. Би ч одоо анхныхоо лайв руу орчлаа. За тэгэхээр алтан гишүүн болохыг үзэх сонсогчдоосоо уриалж байна. Тэгээд эх жилийн маш сонирхолтой сэдв цус 50 дарангуулагч гэдэг сэдвийг онтойгоо хамт хөтлөх болсондоо баяртай байна. Амжилт хүсье. Баярлаа. За тэгээд үзэх сонсогчдоогоо шинэ хөлөрлөөрөө уулзцгаая. Баяртай. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү 1000 нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан тань мэдхгүй Монголд ялах болтугай.